За сайн байцгаана уу бүгдэнд нь өглөө өдөр орой минь гээд Nana машиныхаа part 4-аар уулзж байна. Тэгээд ингээд надаар яриулмаар байгаа манга аним ер нь бүх төрлийн юмнуудаа нэрийг бичиж орхиорой. Тэгээд надын гаргаж байгаа алдааг ер нь комент дээр бичээд явуултайвал дараачаас нь илүү засаа явчих шүү. Тэгээд ингээд маргаашнаас гоё бичлэгийн чанар ядчих гайгүй сайжрна шүү. Тэгээд лайк болон subscribe дараад найзуудаа шеэрлээд үзээрэй. За тэгээ манганд орцгоо бүгдээ. Дөрийн шашин тулааны болон дөрийн урлагийг шүтдэг. Мөн шашин доторх олон бүлгэн донд 6 үндсэн бүлгэн бий. Сүүдрийн бүлгэн, элдний бүлгэн, нууц бүлгэн, хорны бүлгэн, хөгжмийн бүлгэн, сэлмийн бүлгэн гэх мэт. Эдгээр бүлгүүд нь гэрээгээр дамжин өөрсдийн залуу охтыг өвч чөтгөрийн шашны тэргүүлэх хамбыг үр садыг төрүүлж өгч байхаар амласан. Эдгээр өв залгамжтлагч нар бага хуурах болох хэрэгтэй ба тэдний ээж хэн тал гэрээ бүл өсгдөг. Тэд насанд хүрэхдээ чөтгөрийн урлагийн актемд явдаг. Чөтгөрийн урлагийн актем 10 жилд ердөө ганцхан удаа нээгддэг. Багш нарын шашин дотор хамгийн чадварлаг мастерууд байдаг. Мөн тэдний зорилго бол сурагч нарынхаа өөр хоорондын өрсөлдүүлж тэдний тулааны урлагийн чадварыг дээд зэгт нь хүртэл сайжруулах. Гэхдээ өрсөлдөх нь тунш хэрүүн нэг үе бий. Тэр бол бага хуврагуудыг суудалд дэвшиж буй актемд орох үед. Шашины гишүүд үүнийг бага хуврагын агуу их наадам гэж нэрлэдэг. Гиснээр манай 2 дугаар ингээд юу маань чаптер маань эхэлдэг байгаа. Манай чулуунаар чи машин биш гэсэн. Гэхдээ итгэлтэй байна уу? Тийм ээ би бол машин биш эзэнтэй ингээд Nana хэлдэг. Тэсэн чинь отч те нэрээ биг отч хорны бүлгэнд байдаг байсан. Манай чулуунаа бодоод отчоо. Миний бит доторх Nana байгаа гэдгийг мэдэгдэж байгаа болов гэдэг ингээ гайхчихсан чинь Nana те азар миний оршихуйг энэ үеийн анаах ухаанд олж мэдэх боломжгүй гэсэн чи биг отч. Эргэл зөксөөл алга түүнд тэнийг нь тусалсан байна. Энд чинь тэр цоо өрөөл байна. Түүний тамир тэнхээ оруулах имийг ургамал бичиж өгье гэсэн чи харуулсан те. Хамаалагч нь баярлаа биг отчоо. Та одоо явах гэж байгаа юм уу? Би таныг гаргаж өгье гэсэн чи отч те. Эгүүдээ чинд чон залуу эзэнтний хараад үлд. Чуулгана хараад үлд гэдэг. Ямар хачирхалтай юм бэ? Хин нэгний ингэтлээ өөрчлөгдөх боломжтой гэж юу? Тэр үеийнхэнтэйгээ харьцуулах юм бол ямар жижигхэн байлаа да. Тэр гадуурхагдаж яванда ямар ч тулааны урлаг сурч чадхааргүй болсон. Гэтэл одоо түүний бие бос 6 бүлгмийн залуу эзэнтнүүд шиг цоо өрөөл болсон байна. Зарц эмэгтэй хүү байж болох ч түүний ариун цус дамгаалж байна. Тэгүн хамт залуу эзэнтнийг огт сонирхгүй байсан одоо бол өөрчлөгдсөн байх та. Хэрвээ гэгэн утагт залуу эзэнтэнд нууцаар тусалсан бол надад хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан алга. Энэ жил актемд их сонирхолтой юм болох нь гэд манай мантахаа чулууна жан харуулаа сэлждэг байгаа тий. Хүүх анзаараагүй болтой гэл манай чулууна бодоод үзсэн чинь би жан харуулын ачаар л амьд байгаа юм байна. Nana машин намайг эдгээсэн байж болох ч жан харуул намайг олоогүй байсан бол жан харуулаа намайг аварсанд баярлалаа гэсэн чинь жан харуул намайг уучлаарай залуу эзэнтэй. Гэхдээ та эхлээд усанд орсон дээр юм шиг байна гэсэн чинь манай чулуунаа те тийм дээ гэд усанд орж явах та те сонсооч Nana машин гэсэн чинь Nana машин за эзэнтэй чи намайг эмчилсэн гэж хэлсэн. Тэ чи хэр их эмчилж чадах юм гэсэн Nana машин те элдээр сүлбүүлсэн дотор гэмтэл эсвэл эрэгтийн учирсан доторх гэмтлийг маш хурдан эмчилж боломжтой. Гэхдээ цус алдалт юм уу махан би тасрах юм уу бол эс хуваагдал учраас хамаагүй уддаг. Чи миний ойлгохгүй зүйл ихийг хэлэх юм аа гэж манай чулуун хэлээ. Туршиж үзэж болох юм уу гэсэн чинь тэгэл гараа зүсч үздэг байгаа. Тэнгүүтээ өвдөж байна гэсэн чинь Nana машин те зүүн гарыг утгаар зүсүүлсэн шарах эмчилгээгээ эхлүүлж байна. Гэсэн чинь шууд л тэр дорны эдгээчдэг. Тэгсэн чинь манай чулуунаа хөөх. Вау. Цус алдалтан зогсчихлоо. Өөрийн нүдээр харсан чи харсан хэрний итгэхгүй байна. Яадаг ч байсан өөрийгөө эдгэж чадна гэдэг чинь мэдлээ. Миний тарих руу шилжүүлсэн тэр бүх мэдээлэл чи юу юм? Би үнэхээр тэр бүх чадварыг ашиглаж чадах юм уу? Тийм ээ чадна. За тэгвэл усанд ороод гараад шууд үзнэ. Тэгэл тэгээ манай уснасаа ер нь бол гардаг. Тэгсэн чи би хаана хамаагүй хөвгцсөн. Nana машин тэгмээргүй юм аа.
би хэдэн жилийн турш бэлтгэл хийсэн юм шиг болчин маань томорчихсон байна. Чи бас үүнийг хийсэн юм уу наана машин. Тийм ээ би таны биеийг бүтцийг өөрчилсөн юм. Өөрчлөхөө гэсний гаднаас өөрчлөгч нь орж ирээ. Залуу эзэнтэй би таны хувцыг авчирлаа. Өө за наана машин те. Оргоогоос ямар нэгэн зүйлийг би болгох шинжлэх ухааны хувьд боломжгүй. Гэхдээ байгаа цус болон судас мөн шөрөмсний бүтцийг өөрчлөх юм бол тийм ч хэцүү зүйл биш. Гэсэн чинь манай чулуунаа ахаад л нөгөө хачи юм яриад унлаа. Миний үзэж сусан бүх зүйл ямар ч хэрэгцээгүй байсан юм шиг санагдуулах юм. Сонсож бай наана. Наана гэж дуудаж болно үсттэйсэн наана юм шин те. Наана гэж хойч болгон тэмдэглэж авлаа. Бүх зүйл дээр алдны байх ёстой юм уу? Гэсэн чинь нэр үзэгдэл манай чулуунаа номын санд орж ирсэн байдаг. Би номын санд ороод ирлээ. Одоо яах вэ гэсэн чинь наана урдаа байгаа бичвэрүүдийг аваад хуудсыг нэг нэгээр нэргүүл гэсэн чинь чулуун зүгээр л гүйлгэж хар гэж үү наана тийм ээ. Энд байгаа тулааны урлагийн ганц номнууд нь цогцмол цэг болон кий эргэлтийг талаар байна. 3 хүчний амьсгалын арга ухамсарлах болон биеийн кий агааржуулалтаар бэлтгэдэг. Хэн нэгэн насан туршдаа хичээлсэн гэсэн 3 удаагийн дугаар зэргийн мастрын төвшөнд хүрэх хэцүү. Цоцмог цэгийг сурсан дээрүү байх гэж мэдэх юм. Би эхлэлээ шүү наана. За эхлээрээ эзэнтэй гэж манай чулуунаа бүх хуудсыг эргүүл дуусаал те. Дуусчлаа наана. Цочмог цэгийг бичвэрүүдийг шинчилж дууслаа. Хэрэглэгчийн тархи руу шилжүүлэх гэж оролдож байна. Үргэлжлүүлэх гэсэн манай чулуунаа те. Шинчлэн гинэ. Хуулбарлах гэж үү? Тийм ээ, шилжүүлэх гэж үргэлжлүүлэх үү? Тэгээ үргэлжлүүл гэж манай чулуунаа хэлсэн чи шууд наана те бүх тархи руу мэдээлэл нэг шилжсэн агуулгыг амжилттай шилжүүллээ. Манай үнтэй амар ингэ дотор муухаар л дахиад бөөлчих гээл. Гэсэн чинь те наана тун удахгүй дасчихна эзэнтэйс. Чи дөнгөж сая надад санаа зовсноо гэж чулуунаа асуусан чи өрдөөл үннийг хэлж байна эзэнтэй гэсэн чи сэтгэлгүй амтай ямар сэтгэл хөдлөл гэж байдаггүй бололтой. Би одоо яах вэ те? Намайг зааварчлаа шилжүүлсэн байсан үе шиг хүмүүс мэдлийнхаа талаар бод гэж наана хэлсэн чинь. Чочмог зэг нь Мирадын сувг болон кий холбоотой судалгаануудаас чухал үүрэг гүйцэтгэдэг. Үндсэн 2 цочмог зэг нь шийдвэрлэх цочмог зэг ба нөөцлөх цочмог зэг гэдэг ер нь бол ингэ тий гайхалтай яаж ийм зүйл байх боломжтой гэж зүгээр л чэйжин доторх биш бүр үйлбэрийн тэр чигт нь ойлгож байна гэсэн наана би шилжүүлэхээсээ өмнө бүх алдааг нь засчихсан. Алдаа байгаа юм уу гэж манай чулуун амар гайхсан чинь. Тийм ээ. Миний өгөгдлийн санд байгаа мэдээлэл дээр үндсэн цочмог цэгтэй холбоотой алдаануудыг зассан. Гайхалтай чадвар байна. Би тулааны урлагийг сурах бичгийг энээс ч хурдан сурах боломжтой. Бусад 6 залуу эзэнтэн бага байхаасаа л агсан төвшний тулааны урлагийг бичиж хичээлсэн. Гэхдээ тэдний гэрээ болон анхаарал хяналтаас болж миний сурсан ганц зүйл бол 3 хүчний амьсгал арга. Чөтгөрийн урлагийн академи номын санд ганцхан чөтгөрийн тулааны урлагийг бүх сурах бичиг бас зөв шудраг болон хорны бүлгэм улгайлсан сурах бичиг хүртэл байдгийг сонссон. Одоо миний зорилго тодорхой боллоо. Би энэ чадвараа академи энэс ч илүү хүчтэй болох энэ тулд ашиглах болно гэл. Тэгээ үзэгдэлтэй нууц бүлгэм баг хувраг болох өв залгамжлагчийн өөрөө чөтгөрийн шашны хотын ханны зүүн өмнөд буланд гэдэг өөрөөр шилждэг байгаа ордонлоо. Би нууц багт ядаргаатай хогийг арчиж хай гэж тушаасан. Гэтэл тавуулаа өвчгсөн байна гинэ. Намайг наадахтаа итэг гээд байгаа юм уу? Үл мэдэгдэх мастер олцсон юм шиг байсан. Мөгийн залуу эзэнтэй. Яаж намайг нэрээр нь дуудаж байна? Би гэсэн чинь тэ уучлаарай чон залуу эзэнтэй. Түүн шиг дорд гаралтай яаж чадахгүй гэж бодтол ямар нэгэн 100 зүйл нууж байсан бололтой. Харуулаас нь хүртэл салгаж байхад түүнээс өөр хинч хамгаалж байгаа юм байхдаа гараа бохирдуулахыг хүсээгүй ч гэсэн өөр сонголт алгах Чон Ён гэх манай чулуунаг аим алнаа гэдэг. Чөтгөрийн академи дээр өөрөө л алхахаас энэ чаптер дуустдаг байгаа шүү. Тэгээд дараагийн чаптераас бүр сонирхолтой болоо явдаг болохоор гоё нэг шеэрлээд лайка дараад үзээрэй. Subscribe дараад бас. Тэгээд үзсэнд баярлалаа.